Зөөрэ мэд шүү манайха. За ингээд сошиалдор андамрахна мэдээ харж үзэл бодлоо илэрхийлдэг штеп. Бид нэр ахмадуудынхаа тэтгэврийг ингээд нэмья гэхээр ста засгийн газар мөнгө байхгүй. Стил би юм шиг үлгэрийн юм шиг мөнгө байхгүй гээд ахмадууд нь одоо баг 40 жил тэмцэж жагсаж байна. 700 мянгыг сая 500 болгож өгөөж л гээд тэмцэж ахмадууд чинь яаж одоо энэ хүнсний бараа хүнс барааны өргөө хөглөний бараа тэнгэр тулчихсан 1 кг мах 36 мянга олчихсан. Онны мах 26 мянга олсууд яаж ахмадууд ч махаа олж идэхүүдээ тийм биз дээ. Ингээд тэтгэр нэмээд өгөөч гэхээр аль засгийн газраас нь ерөөсөө тэтгэрийг нэмдэггүй. Ахмадууд руугаа эргэж хардаггүй. Ахмадууд хүн биш юм уу? Энэ ахмадууд энэ бүтээн байгуулалтыг бүтээгээд энэ бидний төлөө бүх насаараа хөдөлмөрлөөд нэг тэтгэврийн хэдэн цөөхөн цаас авдаг. Энийг нэг сая 500 мянга болгочихъя гээд ингээд явахаар нь тэрийг болгодоггүй. Тэгээ нөө хаан банк захинд очихоор нөгөө батлан дагч гэдэг юм гарч ирээд солиороод байна. Ерөөсөө энэ засгийн газрын энэ сайдарын хэлж байгаа үгэнд итгэл байхгүй. Нөгөө Батшигурын нөгөөдөг инхүүрийн Батшигур яасан? Одоо хар данс гэж байхгүй болсон. Ямар ч юмд хар данс гэж байхгүй боллоо гэд хуцаад байсан. Байж л байгаа шүү дээ. Адгын захын нэг машин дэргээ иргэн банк ус тавих юм бол нэг ганц нэг гар утсан мосны зээлийн хүмүүс янз янзын юмуд нь дутуу байгаад тийм байх юм бол бас ахгүй найдваргүй юу боосон гэд өгөхгүй бас зээлийн юу боосон гэд тэгснээ өөрснөө болохоор юу гэнэ гэж таанууд 40 улсын хурлын гишүүн 1 улсын хурлын гишүүн 390 сая төгрөг 80 сая төгрөг байрны мөнгө гэж өгдөлдөг гэж юу яасан гоцдөг юм бэ? 3412 9436 гэдэг баг 15 тэрбум төгрөг юм биш үү? Болооч та нар мос эдэмхий хар малнуудаа. Та нар чинь хийж бүтээх юм гэж байна уу? Ахмадуудыгаа нар үзүүлдэг улс Монгол улсаас өөр байхгүй. Тэтгэврийг өгчүүлээ ерөөсө боддоггүй. 300-аад хоног тэмцээл байна, жагсаал байна. Ямар ч үрдэн байхгүй. Тэгээ өөрсөндөө 380 90 сая төгрөгөөр 40 гишүүнд хайшаа физта гэр оронгүй ладрууд мань чиг юм уу улсын хурлын гишүүн болсон юм хайшаа. Станоч орон гэр мөрөө бэлжээж энэ төрийн ажил руу оролцоо та нар ой. Ста яасан дураараа юм бэ та нар яасан? Учир дэргийн сайд энэ үний юм уу маргааш тэр улсын хурлын чуулган дээр та хэл дээрээ ийм юм яваад байна үний юм уу? Хэцта бид нар чи одоо турж өгсөн шүү дээ яг үнийг л ард өмнө чинь. Ядарч шүү дээ 1 кг мах 36 мянга онны мах 26 мянга хоосон нойдоо хонжоо хайраад маш их байна. Гадаад өрн хэрэг гэдэгчсэн оюутгад өдөрт 10-аас 15 тэрбумаа төлж гин ямар баян та нар хөөе. Нохон гөлгөнүүд минь хөөе. Уу ямар дураараа юм бэ биз та? Үгснээ гэр оронгоо тэр улсын хурлын гишүүн болдгийн дадрууд та нар. Ажил төрлөө хийгээл явж гин нэстэ. Одоо ерөөсөө 2028 оны сонгуульд энэ юу гэдэг юм жагсаалт гэдэг юм болиулмаар байгаа байхгүй. 9 шидийн биз дагууд ороод ирчихсэн. Ус төрсгчтэй мэрэгжлийн хүний захаасаар хүний хатгаасаар үзэл бодоо илэрхийлдэг болсон өөр юу ч байхгүй. Энэ бод шударга юм уу? Ахмадуудынхаа тэтгэврийг 700 хэдэн мянган цэг сая 500 мянга болгож өгөөч гэд ахмадууд чинь 300 гаруй хоног шахуу тэмцэж гин талбай дээр. Тэгэхээр та нар баруун талынхаа нэг нүдийнхээ бодонгаарч харддаг бүгд хэлдэг. Ерөнхий сайд нь гэсэн хэлж байгаа шээ та. Ямар ч тийм тэтгэврийг нэмэх боломж болцоо байхгүй. Тэр Абикар гэдэг нэг сайд бол хэлсэн шүү дээ. Тэр тэтгэвэр сая 500 би огцлыг огтроо зайл биз та маань. Та нараар яа тий та нарыг бид нар сонгоогүй. За ёо. Та нар ахмадуудаа боддгоо юм чи их орноо бодохгүй тодорхой. Улгаачууд ямар өлдөн юм бэ нэрээ. Биз та. Нэг улсын хурлын гишүүн 381 90 сая төгрөгөөр 40 улсын хурлын гишүүн гэр оронтой болж байгаа гинүү. Яасан хуцтай юм бэ? Та нар одоо яах гэж байгаа? Та нар хууснууд орон хоронтой болж улсаа идэхгүй та нар улсын хурлын гишүүн болсон юм уу? Далруудаа хөөе. Өнөөдөр Монголын үнэн төрх ийм л байж таа хаганд үсэ. Би аргаа бараад энэ 5 сарын 20-нд жагсыг тэмцэе гэдэг байгаа. Үхэн үхтэй тэмцэе өгсөн чи яадгийг ирнэ. 2 хонд юм далрын амьдрснаас нохон гөлөг шиг амьдрснаас жагсаж тэмцээд улс орноо сайхан болж оюу толгойн энэ аимшигын буудлын өдөрт 10-аас 15 тэрбум төгрөгийн 13 тэрбумын зээлийн хүүд төлж байгаа асуудыг дасан зогсоо. Та нар ийм муухай байхгүй ингээд юмнууд чинь баригдаад гарч ирнэ. Учир ерөнхий сайдаа энэ үний юм уу? Энэ хиний засгийн газар үед ингэж өгсөн. Нэг улсын хурлын гишүүнд 380 90 сая төгрөг. 40 улсын хурлын гишүүнд гэр оронтой болгохт нь
дэмжлэг үзүүлсэн гин яасан гоцлог юм бэ та нар вэ? Гү та нар тэтгэрийн өгшүүдээ тэтгэрийн нэмнэхэд хизээш тийм юм байхгүй, элбий юм шиг тэнгэрээс буусан юм шиг юм бол байхгүй. Мөнгө байхгүйгээ шалзаагаад байна. Тэгэл валютын нөөц 6.7 тэрбум доллараар валютын нөөц өслөө гээд улс орон сайхан байна гэд наагаад байна. Тэгээд энэ засгийн газрын сайдууд нь гарч ирэхээр Монгол улс дэлхийн дундаж амьдралтай орны тоонд орсон байна гэд зүүдлээд наагаад битгий худлах хуц. За энэ 5 дугаар сарын 20-нд гарья талбай дээр. Энэ оюу толгойн энэ үйл ажиллагааг тарсан зогсоё. Хариуцлага тооцсон энэ удаачлуудад угаасаа. Өөр ямар ч сонголт бидэнд байхгүй юм байна. Ямар ч сонголт байхгүй. Гүжээд эдгээр ахмадуудынхаа тэтгэврийг яаж шалж төсвөө хэмнжгаач болтгоо оруулж ирээд ахмадуудынхаа цалиг нэмчихгээ нэмэхгүй та нар. Төсөв тийм мөнгө байхгүй гээд. Тэг 380 саяар гэнэ 40 улсын их хурлын гишүүн орох оронтой болохын дэмжлэг үзүүлсэн гэж шааж амдаа нэрээ. Үстааш үнэн хуцдсан юм бэ яасан нэрээ. Яасан ард түмнээ болтдгоо яасан муухай шунлын бэрт шиг бодгочод энэ төрчин байгаад байгаа юм бэ нэрээ. Шунл хойш цааш нь авгаас тээ. Гүлгнүүд тэгвэл шунл дорж өгöd нэг манай найз байсан. Яг тэр шиг үст та. Шунл улсын хурлын гишүүд шунлын типүүд юм биш үст та. Одоо тэр наад хэд мэдээллийн байгууллага болсон дөрөвдүгээр засгаас болсон сэтгүүл зүйн сайдууд та нар ажиллаа хий заяа. Маргааш улсын хурлын чуулганд асуу. Ерөнхий сайдаас нь ч асуу, их хурлын даргаас нь ч асуу. Энэ тэр салбарын сайдаас асуу. Ямар улсын хурлын гишүүн өнөөдөр 380 сая төгрөгийн тэр дэмжлэг авсан тэр бүгдийг нэртээ устгах нь хил болдог заяа. Новчнууд минь өөй. Ямар дураараа юм бэ та нар ч одоо өөш 370-80 саяар нь нэг хүн байртай болоод өчнөө олон зуун ахмадуучин тэтгэр авахаар тэтгэрд мөнгө байхгүйгээд буцаад идэг. Та нар хий юм бэ өөй олгаач одоо өөй. Энэ наслан буурлуудын тэтгэрээ сая 500 болгооч нохон гөлгүүд минь өөй. Өнөөдөр та нар бодож үзтээ. Тэтгэрийн хөгшид маань 750 мянган төгрөгөөр эдэг ах явж ах юмаа сонироо хараад хийш харуулсан байгаа шүү. Ах одоо Монгол улсын энэ дундаж амьдралтай болсон юм уу дэлхийн хэмжээнд? Тийм сайхан болсон юм уу амьдрал? Та тэтгэрийн хүн сард хэдэг авдаг та 700 хэд авч байгаа. Хаана байгаа юм бэ хаа тийм биз дээ. Захын хүнээс асуухад нэрээ 700 хэдэг авдаг энэ ах 64 тавдаг гэж манай таньдаг ах. Тэтгэр 700 аван заяа. Тэтгэр нэмэхгүй. Тэгээ энэ ах одоо хэрүү зээл аваад тэтгэрийн зээл авахаар заавал хүүхэд нь төрийн албаагч байсан заавал нийгмийн даатгал төлсөн байдаг. Хэрвээ хувийн аж ахуйн нэгж ажилтдаг бол бас өгөхгүй гэд. Тэтгэврээр хөлт боочдог хоолоо бүх юмар нь боочдог заяа. Хөдөлгөөнгөө. Тэгснээ улсын хурлын гишүүд нь өөрсдөө 380 сая аха улсын хурлын гишүүд заяа ой. 40 улсын хурлын гишүүн өөрсөндөө энэ улсын засгийн газар байдгаа бодвол 40 улсын хурлын гишүүн байртаа болох гэж нэг иргэнд 380 сая төгрөг өгсөн гинэ засгийн газар дэмжлэг үзүүлсэн. Энэ байж болох юм уу? Ийм шудраг байж болох юм аха ийм заван байж. За манайха шеэрлэдэг наа шунлын бэрдүүдэд хүртэл шеэрлэдэг. Шунлын типнүүдэд хүртэл шеэрлэдэг. Ахмадууд тэтгэр нэмье гэхээр мөнгө байхгүй юу ч байхгүйгээд буцаад байдаг. Тэгээд өөрсдөө улсын хурлын 40 гишүүнийг өнөөдөр одоо хой 380 гэдэг 90 сая төгрөгөөр дэмжлэг үзүүлж орох оронтой болгож байна гинэ. Хуцваа бид та. Тэр Альсан намын тэр Амгаланбаатар гэдэг улсын хурлын гишүүн байна бас хуцаад байдаг. Улсын хурлын гишүүн чи яг 5 саяын цалинтай байдаг юм сарын. Тэгээд дээр нь 20 саяын бас нэг одоо ийш ажил мажид яасан 20 сая төгрөгийн дэмжлэг тийм бас мөнгө байд юм байна. Бас хамтан өгдөг. Тэр нь хүрэхгүй байна гэж хуцаж байгаа. Хүрэхгүй байна. Улсын хурлын гишүүдийн цалиг 100 сая болгож өгөөч гэдэг юм Амгаланбаатар гэдэг юм уу ховдын пицта хуцаж байгаа үстэй. Тэгвэл юу би одоо цалингаа сайн мэдэхгүй. Би нэг 5 сая гаруй тэрэг авдаг. Гишүүн болсон сойж 2-3 сая цалингаа ховд очи би тараацсан мараацсан. Тэр одоо юу юм бэ? Энийг дарамжаад байгаа. Ард түмэн чиний цалингаас холдоо тулаагүй болгаач минь заяа ой. За манайха шеэрлээд өгөө нэг шудраг ясны алцгоод өгдөг нэм осын өчил хүрдэн шеэрлээд өг. Эцтэй бити хутаа хуцаад байгаа энэ үнэн бол нэрэ энэ засгийн газрын хариуцлага тоосон шүү заяа. Мэдөө. Энэ засгийн газрын хариуцлага тоосон шүү заяа ой. Ингэж ард ирдэ доромжлоод байх юм бол навчнууд бин заяа ой. Мэдөө ой навчнуудаа ой. Ахмадуудынхаа тэтгэрийг нэмээд өгөөч байгаа нэмэхгүй. Тэгээ одоо ахмадууд нь тэтгэрийн зээлээ авч чадахгүй. Очоод авахаар заавал хамтран зээлчгээд байна.
заавал батлан дагч нэг нь батлан дагч нь өөрийнх нь өрөв заавал өөрийнх нь өрөвхтэй байна гэж. За өөрийнх нь өрөвхтнөө ч заавал төрийн албанд ажилладаг, заавал нийгмийн дадлал тултал төлсөн байгаа бол оногт магадaltaй. Хэрэг бэрмэр дүүб хинч бай батлан дагаад очиод тэтрийг авах ямар ч боломжгүй. Та нар битгий худалгаасаа гэж попорцгоо заяа удгаажод минь ой. Энэ 380 сая төгрөг баталдаг юм бол энэ засгийн газар хариуцлага тооцсон шүү заяа Монголын ард түмэн заяа. Хатуу бодож өнөө хэлж заяа удгаажод минь ой. Өнөөдөр сошиалд харсан мэдээлэл явж байна. Баттай их сурвалжийн одоо сайн мэдэхгүй байна. Уурлаад нэг эмэгтэй үзэл бодлоо илэрхийлж байна. Ер нь тэгэл үе их ингээд гараад ирдэг шүү дээ. Удгаажуудыг булгаа юм. За манайха ширдэдэг. Хэрвээ улсын их хурлын нэг гишүүнд 40 гишүүнд нэг гишүүнд 380 сая төгрөг өгсөн бол энэ засгийн газар заавал хариуцлага тооцсон шүү ахын дүүсээ. Хариуцлага тооцсон шүү заяа. Ийм хариуцлагагүй заяа. Ийм байж болохгүй. Нэг их бүтээн байгуулалтыг зогсоосон. Нэг их юмыг хөвний. Нэг их юм одоо бүх юм сайхан болгоё гэд худлаа гуцаад байна. Хашир дээр яг ийм л муухай заавал булгаатаа болгож байгаа байхгүй юу? За манайхаа 3 ширч манайхаа. 3 ширэг гэдэг чи манайхаа. Үгүй ямар дураараа юм бэ яасан удгаачууд нэрээ. Ах уцаа өчөөдөө би хаягаар хараад нэг ширийг хараадах. За манайхаа 3 би ахыг гуугаад 2 ширлүүч. Бүгдээрээ сайхан ширлэдэг манайхаа. Хэрвээ 380 сая төгрөгийг 40 улсын их хурлын гишүүн зүгээр ахаа би гарч ирсэн. Таатаас. Хэрвээ 380 сая төгрөгийг нэг улсын их хурлын гишүүнд 40 гишүүнд энэ засгийн газар олгосон байдгийн бол хариуцлага тооцоод навчнуудаар бүгдийн төлөөл. Танд өвчтөд зовлонтой байгаа хавдрын эмнэлгийн эмдэх ханд өргөж та нар навчнуудаа хүл хаслаа дэмжгээ маш олон иргэдч өдөр эмдэх зовж байгаа штэ хулгайчуд мөн ой. Хогийн хулгайчуд яасан нэрээ. Дураараа хулгайчуд биш нэрээ биз та. Тайван байж чадахгүй нэрээ хулгайчуд нэрээ. Ямар дураараа юм бэ биз та нэрээ. 380 70 80 саяыг нэг улсын их хурлын гишүүн 40 улсын их хурлын гишүүн авсан байж биз та. За манайхаа 16 ширсэн байл. Эндээс би 3 ширч. Бүгдээ 3 ширлээд гэж манайхаа төхөө. За ямар дураараа юм бэ яасан нэрээ эц та. Эц та нэр ямар хогийн улгаачууд нэрээ эц та. Ингэж болдгийм үү улгаачудаа хөөе. Хогийн улгаачууд яасан нэрээ. Яасан улс их хурлаа боддгоо. Моосо тонн дэмж улгаачууд та нар яасан. Хогийн улгаачууд яасан нэрээ. За ямар ч юм энэ ахыхаа уцаас 3 4 групп руу ширэлжлээ. Одоо бүгдээрээ 10 10 20 20 ширэлдэггүй. Хэрвээ 380 сая төгрөг авсан байдаг бол энэ засгийн газартай хариуцлага тооцсон шүү заяа. 15 тэрбум төгрөгийг зүгээр сул улсын их хурлын гишүүдд одоо биз та ор хоронтой болчихсон маа бид өгөх ёстой маа ааши. Татвар төрчийн мөнгөөс өгөх ёстой маа ааши. Ямар дураараа юм бэ яа. Хөөе одоо нэрээ ёстой. Араа дэндүү биш тий нэр юу вэ нэрээ биз та. Нэг улсын их хурлын гишүүн 380-д 40 гишүүн чинь та нар бодлоо 3412 8432 гэд 15 орчим тэрбум төгрөгөө зүгээр салхинд хийсгчээд тэгээд тэтгэр синкэс нэмнэхээр нэмэхгүйгээд ахмадууд нь чи ялтын баяраар ахмадууд нь тэмцэж тэтгэр нэмүүлэгж асч байгаа уусаар манахаас өөр байхгүй шүү нэрээ. Энэ засгийн газарт хариуцлага тооцъё. Хулгайчуудад заа юу нэрээ. Даварцсан хулгайчуудад нэр шүү. Хоёр эрдэнэ сайдыг баялагын цаг одоо сангийн төлөө хуулийг батлуулсан төлөө хүүхдийг нь 20 сая зүг гэж попорч гарч ирээд хулгайчид унгаад юм байлээ. Өнөөдөр бүхэл бүтэн нэг улсын их хурлын гишүүн 380 саяд 40 улсын их хурлын гишүүн 10 хэдэн тэрбумыг хаанаас яаж гаргасан энэ мөнгөө сайхан шийдэн болоод авчих. Хулгайчид минь ой. Манайха ширдэдэг олоодоо болъё. 15 тэрбум шахуу төгрөгийг 40 улсын их хурлын гишүүнийг гэр оронтой болгохын төлөө ингэж болд юм уу? Ингэж болд юм уу манайхаа? Энэ шудраг юм уу? Тэгээд Монгол улсын нийслэлийн бүтээн байгуулалтууд нь дуулын урдын зам байна гэхээр алхацгаж сууж байгаа. Хэдхэн цөөхөн альгоритм моосоо новчлуудын эрх ашиг хамгаалаад бидний битгийд оромжтой новчлууд мэн заа ёо. Хэрвээ энэ батлагдах юм бол энэ засгийн газарт хариуцлага тооцсон юм уу новчлуудыг заа ёо. Бүгдийн зайлуудыг хулгайчаадаг. За манайха ширэг гэдэг бүгдээр нэг ширэг гэдэг. Ахмадуудынхаа тэтгэрийг нэмийг ихээр нэг ширхэг сохор копи зоосны мөнгө байхгүйгээд элбий юм шиг үлгэрийн юм шиг байхгүйгээд хуцаад байна. Улгайчууд.
Ядарсан одоо тэр хавдар судлыг эмнэлэг одоо энэ тентгийн хүн түнд эмнэлэгт өвдсөн байгаа эмчлэлт та нар наад мөнгө шахах юу өгсдөнгүүд авчаа та нар хандивчаад оршууд минь ой. Тийм л овоо юм бол та нар ой. Гэхдээ одоо хайш юм бэ? Та нар гэрээс сагож төрөө засна гэж юу гэдэг юм бэ? Манайхан одоо ой. Ямар улсын хурлын манайхад өгсөн. Тэр мэрийг хил болгоорой удгаач одоо ой. Ямар дураар юм бэ та нар ч биз та нэрээ. Одоо энэ орчнуудыг бүгдийг зайлуулах болохгүй юм байна. Ерөөсөө яг энэ янзаараа бол доромжлоод байна. Өдөр дөрөвдөсөн доромжлоод амарч л монголчуудаа. Юу яриад 380 сая төгрөгөөр нэг улсын хурлын гишүүнд орох оронтой болгоод 40 улсын хурлын гишүүнд тийм байлдаа болгож байх юм уу? Хятадууд нэрээ давцсан хулгайчуудаа яасан нэрээ. Манайхан шээрлээд өгөө 10 шээл одоо нэг иргэн ма 5 шээрчих навслуудад хүртэлтэн заяа. Өнөө шин зүудэнд нь ортох бүгдээр лайв дий заяа. Нохон гүлгүүдийг ой. Хий юм бэ мо нохон гүлгүүд минь ой. За араачтай нэрээ бицтаа нэрээ. Нэг улсын хурлын гишүүн 380 сая төгрөгөөр орох оронтой болж идэг. Өнөөдөр 1 кг мах, үхрийн мах 36,000 болчихсон. Хоньны мах 26,000 болчихсон. Өнөөдөр идэж явах махаач авч идэхгүй ард юм ядарч штэ мо. Новчнуудаа ой. Тэг гадны компани гээд 90 онтод нь өдөрт 10-аас 13 тэрбум төгрөгийн зээдийг хүү төлж байна. Энэ улс орон сүрхийн самтанд ирсэн байна манайхаа. Одоо талбайгаа дүргэж ягшээ. Цэнзүү үеийн дүүнер маань үдчихөө шээрлээд өгөөрэй. Та бүгдээсээ гандамран туссан ч гойж байгаа шүү. Бүгдээрээ энэ 5 дугаар сарын 20-нд Жанжис хотын талбайг үхтлэн дүргий заяа. Энэ новчлолд хариуцлага тооцох ёстой. 20 саяын зүнхээс одоод баялагын сангийн хуулийг батлсан оюун эрдэнэ иргэн зайдаг унгааж исэн шүү наа өдгөр гоцсон заяа. Өнөөдөр нэг улсын хурлын гишүүн 380 сая төгрөгөөр байр авсан байна штэ. Далрууд ой, хинбэ эдэр ой. Нохон гүлгүүд хин бэ ой. Гүлгнүүд ой. Ор хоронгууд яах ч улсад орж идэг юм навчнуудаа ой. Энэ ерөөсөө улсад ерөөсөө мөнгөтэй болох гэж лөөрдөх залих гэж орж идэг юм байна. Одоо ил тодорхой байгаа үстэй ойлгомжтой. Өнөөдөр ахмуу ядарсан муу ахмадуудыг сая 500 болгохоор ерөөсөө болохгүй биз та. Тийм юм байх үлгэр шиг юм болно. Одоо салбарын сайд нь хэрвээ сая 500 болгох юм бол би одоо энэ ажлаасаа халагдана. Ажлаа өгнө мөгнө гэж хуцаад байгаа шүү юм улгаач. Нохон гөлгнүүд ой. Энэ гөлгнүүд хариуцлага тооцох болохгүй юм байна үнэхээр. Үнэхээр талд нь хариуцлага тооцох болохгүй юм байна. Учир дэрхийн сайда та чинь гой юм яриад наагаад байгаа үстэй. Яаж га? Яагаад хиний засгийн газрын үед ийм шийдвэр гаргасан энийг хэд болох хэрэгтэй. Хэрэг хуучрахгүй шүү заяа улгаачудаа ой. Хэрэг хуучрахгүй шүү нохон гөлгүүд мэн заяа. Нэг улсын хурлын гишүүнд өдөр ой 380 сая төгрөг зүгээр өгтлөө татвар төлчийн мөнгийг ингэж өгж идэг хий та нар нохон гөлгүүд мэн ой. За 5 дугаар сарын 20 жагсан манайхаа заяа. Бүзий дадруутай угаасаа 5 сарын 20 Жанжис хотын талбайгаа дүүргий бүгдээрээ. Энэ мөр дадруудад ингэж дээлжгүйч ингэж доромжлол би л ховдож чадахгүй. Энэ залуусын энэ хүүхдүүдийн маань цаашдын амьдрал бяцхан зөргүүд юм ирээдүг идэж байгаас наадууч. Одоо чимхэр идэв одоо нүдэн дээр шууд бүр төмпөнгөөр шааж байна дадрууч. Тийм дагчторч содноо гэдээ ахилж байна. Яг үнэн шүү. Улсын хурлын гишүүд нь мөнгө идээд байдаг ард иргэдийн ядуурлаг энэ хүн тодорхой ярьж өөр яах вэ? Өнөөдөр хараа би ганцхан юм чи. Би ерөнхий сайд оюун эрдэнэ гэдэг үнийг октоосоо дэмжээгүй заяа. Тэгээ би бодлогын дэмжсэн. Баялагын сангийн хууль гэдэг ямиг батлаад ухаан удаг энэ оюун толгой хоёрыг ярьснаас улбаатайгаар засгийн газар өнгөрөөд ойдсон. Тэгэхэд өдөр улсын хурлын гишүүд нь өөрсөндөө 380 сая төгрөгөөр заяа. Нэг улсын хурлын гишүүн 380 сая гэж байна. Та нар бодо 40 улсын хурлын гишүүн орох оронтой болохын төлөө дэмжлэг үзүүлж гинэ. Яасан хуцдаг юм бэ та нар мо нохон гөлгүүд минь ой. Өнөөдөр ой новшнуудаа 36 мянган төгрөгийн махаа идэж чадахгүй ард түмэн чи ядарч байна. Нохон гөлгүүд минь заяа ой. Нохон гөлгнүүд минь ой. Бүгдээрээ шээрлээ мо новшнууд ишин зүүдэнд ортхон заяа. Тэр 40 байр авсан улсын хурлын гишүүнийг ил болтол нь энэ нэрэс ингээд хулгай хийдэг, ингээд хулгай хийсэн юмуд нь хар араасаа гараад ирдэг байхгүй юу? Амархан баригд нь хулгай хар мөртөө штэ. Хулгай хар мөртөө. Ерөөсөө ийм байгаа байхгүй яг монголчуудыг сайхан амьдрах ямар ч бүрэн боломж болцоог энэ төр засаг өөрөө олохгүй байна. Би бол ингэж харж байна. Улсын их хурлын гишүүн заяа та нар бодлоо. 40 улсын их хурлын гишүүн нэг гишүүн 380 390 сая төгрөгөөр орох оронтой болж байна гинүү. Яасан хуцдаг юм бэ мо далруудаа та нар ơi. Яасан хуцдаг юм бэ та нар ơi. Өнөөдөр бид нөмөх махаа олж чадахгүй ард түмэн ядарч байна.
Хятадуудаа ой. Нохоон гүлгүүд минь ой. Хятад. Өнөөдөр Монголын ард түмэн ядарч байна Хятад. Ахан дус маань өсөж जैन, зовж जैन. Ор хорон хойч хаягүй настангуу зөндөө явж байгаа. Өнөөдөр яаж байгаа? Нэг улсын хурлын гишүүн 380-аас 40 улсын хурлын гишүүн өнөөдөр ор хоронтой болж ийн гинэ. Өстой. Маа шүү мо далруудаа заа ой. Мо нохоон гүлгүүд минь ой. За манайха бүгдээрээ 5 ширэлч одоодоо бодъё. Өстой алахгүй гэсэн амраахгүй чиг нохоон гүлгүүдийг бол амар зээг нь үзүүлэхгүй. Хятадуудыг нэрээ. Ямар даварцсан бэ та нар нэрээ. Ахмадуудынхаа тэтгэрийг нэмэхээр мөнгө байхгүй ахмадуудаа өгдөггүй. Харамлаад байдаг өгдөггүй нохоон гүлгүүд минь ой. Тэгээ өдөр тутмаар гадаадын тэр оюутгад 10-аас 15 тэрбумын хүү төлөөд байдаг Хятадууд та нар хий бэ та нар моос нохоон гүлгүүд минь ой. Энэ улсын хурлын дарга энэ Бямцогт энэ ерөнхийдөж хүрэлцэх ерөнхий сайд учрал над хүртэлэн шээрэл Хятад. Хэрэг учрал ерөнхий сайдын засгийн газрын үед хэрэг энэ асуудал сая богинохоо хугацааны үед олгоцсон байх юм бол энэ засгийн газар жинхэнэ хариуцлага тооцсон заяа. Жинхнээс нь хариуцлага тооцсон нохоон гүлгүүд заяа. Хинбэ та нар Хятад. За манайха 10 шилгэд багтахгүй заяа. Энэ хулгайчдын шүн дунд нойрд нь хүрэх миний дуу хоолой хүрэх ёстой. Иргэдийн дуу хоолой хүрэх ёстой байхгүй ганцхан миний биш. Та нар ширжэж олон хүн ширжэж олон хүн үзэх ёстой. Хятадаа юу юм уу? Гошногоочийн харин даварцсан биш үү Хятад? Нэг улсын хурлын гишүүн 380 саяар 40 улсын хурлын 15 тэрбум төгрөг зүгээр улсын төсөөс гарч ирээд байр оронтой болгож байгаа мó далдруудыг одоо яах ч одоо авгаагүй бол авгаа өндөр цалингаар худалдаж авгаатай болгох уу? Хятадуудыг ой. Ямар даварцсан нохоон гүлгүүд вэ ой. Наадуулч. Одоо ухаанд сайхан машингүй жипгүй улсын хурлын гишүүн бол улсын хурлаас нь одоо засгийн газар нэмэлт үзүүлээд сайхан томд 200, 300, 600 авчих юм бол далдруудад ой. Энэ нэрээ хинээс хитэрж байна монголчуудаа. Бүгдээрээ ширэл 10 20 ширэл. Ширэл олон төмөд хөдлөн ширэл. Олон төмөд чи мэдхгүй байгаа. Над мичиг улсууд хамаа намааг ярьдаг улсууд үннийг хэлгээс нөгөө инфлюенсер улгаачч нь юу ч ярихгүй. Ясварч гэнэ гачин нэртэй гүлэг минь гараараа заяа. Энэ одоос хинбэч би монгол хүн байна Хятад маань заяа. Би улаан залуутай монгол хүн байна Хятад маань заяа. Лалар минь заа би хэлчихье. Би улаан залуутай монгол хүн байна. Чингисийн удмын хүүхдэн заяа. Би хинтийн нутгийн хүүхд Хятад маань заяа. Та бидний татвар төлчийн мөнгөөр хүүхдүүдийн чинь мөнгөөр Хятад. Энэ ладрууч 380 сая төгрөгөөр 40 улсын хурлын гишүүн байр оронтой болж энэ шудраг юм өө. 15 тэрбумыг ахмадуудын тэтгэврийн цалин нэмэхээр мөнгө байхгүй. Хүүхдийн мөнгөө нэмдэггүй. Одоо группийн мөнгийг нэмдэггүй. Юу ч нэмдэггүй, юу ч мөнгө байхгүйгээд ард иргэдэд хэлдэг мөртлөө яг тэр шигэ байгаа ч новшоодоо өө. За одоо ингээд манайха тороолууд нь орж уурж байна арай тий. Энэ одоо бас хинбэ? Чи одоо хинбэ гэж намайг гайхаад би монгол хүн байна Хятад маань заяа. Би удаан залуутай монгол хүн байна заяа ой. Хятад маань заяа. Чи үзэх сонирхолгүй гараа явчих Хятад маань. Чамтай жомгүй монгол улсын хэдэн зуун мянган иргэд үзчихин заяа. Үнэхээр энэ даварцсан байна. Энэ засгийн газар хариуцлага тооцсон юм манайха. Хэрвээ энэ учрлын засгийн газарт энэ асуудал яригадаад тавигдаад авсан байдгийн бол энэ хариуцлага хүлээгээд өөрөө огцор заяа. Өөрөө намынхаа даргаыг өг Хятад маань заяа. Хятад ийм хачин гөлөгөө Хятад. Энэ хараад энэ одоо ингээд хараа монгол хүн үзэл бодлоо энэ сошиалист илэрхийлж болохоо болчихсон. Энэ гөлөг орж ирээд хужаагийн сугны өсмөс би хужаа бишээ Хятад маань заяа. Би монгол хүн нохоон гөлгүүд маань заяа. Ахмадуудын тэтгэврийн нэмгээр мөнгө байхгүй нохоон гүлгүүд тэгээ нэг улсын хурлын гишүүн 380 саяар 40 улсын хурлын гишүүн гэр оронтой болж байгаа ингээ бодтоо хинбэ даварцсан нохоон гүлгүүд минь ой. Хинбэ та нар ой далруутаа ой. Зүгээр татвар төлөгчийн 15 тэрбум төгрөгөөр зүгээр эрүүл мэндийн байгууллага өгчөөч тээ. Үхэл амьдралаа тэмцэж хавдрын эмнэлгээр дүүрэн өвцөн зовсон наслангууд залуус иргэд маань зөндөө байд хэдэнд өгчихгүй яасан. Энэ ийм байгаад байгаа байхгүй юу? Үнийг нь хэлж хараа. Яагаад зарим улсууд уурлаад байна тийм үү? Энэ улсууд ууралж байгаа шалтгаан нь энэ улсууд өөрснөө заяа ганцхан юм чи. Өөрснөө бидний ядуу байлгах заяа. Энэ бөхс толоож байгаа энэ Хятадноо заяа. Хогийн нохоонуудыг Таштава энэ ш үнэнг хэлж штэ.
Араачтай 380 сая төгрөгөөр нэг улсын их хурлын гишүүн 40 улсын их хурлын гишүүн байр оронтой болж байна гэж та нар бодтоо зүү зэрэглээсэг бицтаанууд нэрэ. Тэгэхэд манай ахмадуудын цалин авч байгаа юу байгаа? Тэтгэл 6-700 мянга энийг нэмийхээр мөнгө байхгүй нэмдгүү бицтаанууд ахмадуудаас мөнгө харамлаад байдаг. Өөрснөө асар хэмжээний мөнгө нэмээд байдаг. Яаж ирэх чинь сайхан амьдрах вэ? Яаж та нар энэ ахмадууд байхгүй бол та нар яаж энэ бүтээн байгуул яаж энэ 50 улс оронд амьдрах юм уу? Дадруудаа ой. Нохон гөлгүүд минь ой. Та нар ганцхан нэмий чи заа ой. Өнөөдөр ахмадуудад тэтгэр нэмийхээр мөнгө байхгүй нохон гөлгүү заа ой. Нэг улсын их хурлын нохон гөлөг гишүүн 380 саяар 40 улсын их хурлын гишүүн хор хоронтой болж идэг гэж яасан хуцдгийг бэ харин ой. Дадруудаа зайлаач юм уу? Нохон гөлгүүд минь ой. Энэ харин навтаа ирүүлдэг гэж энэ хошног содом даваад иж хошног оржод чи авсыг харсан юм уу гэд новш минь энийг ань нотлох хэвчээ нотлох хэрэгтэй заа юу. Шахаж шаарчаад нохон гөлөг минь. Эдгээр ингэж хулгай хийсэн байдгийг наад усан заа юу. Мэдхгүй байжгаад хулгай хийсэн байд юм аа. Хятадуудыг юм мэдхгүй ш ямар. Бүгдээрээ 20 30 40 50 ширэл хэрвээ энэ асуудал үнэн байх юм бол засгийн газарт хариуцлага тооцноо. Энэ засгийн газарт хариуцлага тооцсон заа юу. Хүссэн үсээгөө Монголын ард түмэн бүгдээрээ гараад явсан заа юу. Энэ өндөр наслангууд чи бүгдээрээ гарна эргэж гарна. Цэнзэн үеийн дүүнер маань гарч явсан заа юу. Одоо цэнзэн үеийн дүүнер маань яагаад ингэж жагшаал тэмцэж ирэхгүй вэ? Яагаад сайхан амьдрахгүй? Бүх боломжийг энэ хулгайчууд чимэг чимгээр хулгай хийж байна. Одоо чимэг чимгээр авдаг бол одоо атг атгаар нь хулгай хийж шээ. Та нар боддоо манайхаа. Гэхдээ энэ ямар даварцсан хошнууд байяас нэрэ биз та. Ямар дураараа биз таанууд вэ нэрэ ой. Бүгдээрээ ширлээ манайхаа. Үхлээ ширэл новчлуудыг ой. Тви биз та. Ахмадууд ч өнөөдөр ядарч штэ мөн новчлуудаа 300 гаруй тэмцэж штэ ой. Тэтгэрийн ядна 2 3 400 мянгаас нэмж чадахгүй новчлууд нэг 80 мянгаар нэмж байгаа. 80 мянга чи юу юм биз та. 1 кг ах өнөөдөр 36 мянга үхрийн мах, хоньны мах 26 мянга заа юу. Дотор сувдаа 25 40 мянган хооронд байгаа. Биз та бай нэрээ. Тайван амьдрах ямар ч боломж алгаа ахын дүүсээ нэрээ. Үнэхээр нэрээ 50 амьдрах ямар ч боломж болцоо бидэнд алга. Манайхаа нэрээ бүгдээрээ нэг 2 3 ширэлжиж манайхаа илүү олон үз ямар ч 50 амьдрах ямар ч боломж болцоо байхгүй байхгүй юу. Одоо ард түмэнд ганцхан жагсад тэмцэж энэ овшоолоо жигэн хариуцлага тооцол үлдсэн өөр юм гөлгүүдээс араачтай нэрээ биз та нэрээ. 40 улсын их хурлын гишүүн нэг улсын их хурлын чинь 380 сая төгрөг боддоо та нар 3 4 12 8 4 32 гээд 15 15 тэрбум 200 сая төгрөгийг зүгээр цацсан байгаа байхгүй юу дадрууд хой. Улсын их хурлын гишүүдийг одоо яах вэ? Агуугүй сайхан агуутай болгочих юм уу? Машин дэрэггүй сайхан машин дэрэг худалдаж авчих юм уу та нар новчнуудаа хой. Одоо талбай дээр 5 дугаар сарын 20 жагсан шүү. Иргэн хаан төмөр өрөөж байгаа шүү. Заа юу. 50 нар бүгдээрээ жагсан. Тэтгэрээ нэмүүлээ заа юу. Энэ засгийн газараа заа юу. Новчнуудыг заа юу. Хэрвээ 380 сая төгрөг хин гэдэг хүний засгийн газарт байсан тэр хүнд хариуцлага тооцоолъё. Хэрэг хөөжихгүй шүү дээ. Хэрвээ авсан тэр улсын хурлын гишүүдийг буцааж төлүүлье. Мөрөөрөө яваашаа моваашаа гэж чи юм мөрөөрөө явахгүй гэж яах юм нохон гөлөг минь ой. Одоо ерөөсө хүнийг алан малан занал хийх мийг юу ч болц энэ Монгол улс хуйлгүй юм шиг ажиллаж байгаа шүү дээ. Намайг бол маш олон хүмүүс алан гэдэг дарамтлагтай шүү дээ байнгын. Тэгээ нэг ч хүн миний бид хүрч байгаагүй, хүрч чадахгүй. Учир нь би өөрөө зоригтой. Учир нь би өөрөө айхгүй. Нохон гүлгүүдээс айдаг байдлаа хэлдүү юм яриа явж явах уу? Араачтай нэрээ 380 саяар нэг улсын хурлын гишүүн хор хоронтой болж идэг гэж яста даварцсан хулгайчуд вэ яасан нэрээ. Энэ бол ойлгомжтой байна лөө. Цалин 5 сая гэж байгаа заа юу. Нэг улсын хурлын гишүүн цалин 5 сая. Даат илүү зарлага одоо энэ тэнэгөр явах ажлыг гүйцэтгэх нь бас 20 сая гэж байгаа. Бас сартаа 25 саяг авд юм шиг нанахон гүдгүүд чинь 128-ыг 25 рүүжлээ бодтоо бас хөөрхөн мөнгө гарна надад чи. Ойлгож байна уу? Тэгсэн тэр Амгалан Баатар альсан намын гишүүн гуцчихаш хамгийн их энэ нийслэлийн бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг юм уу? Альсан намын нохон гүдгийг яриа сонссон биз дээ. Улсын их хурлын гишүүдийг 100 сая болгомоор байна. Цалин хаанаас хүрэхгүй байна. Энэ сар 5 сая гэдэг би сүүлийн 2 3 сарын цалингаа би очоод гов болтод гэнэ ховдод гэнэ би тараацлаа гээд
Яа доромжлоод байгаа пицтаваа чи өөй. Дадар минь өөй. Монголын ард түмэн олуулаа шүү пицтаа минь заяа өөй. Булгаачууд нь өгөр мосоо лөөрчтаа өөй. Жигэн лөөрчин байгаа юу 126 гишүүн болох пицтаа. Одоо энэ улсад чи хоолыг дийлэхгүй юм байна. Үнэхээр энэ 126 гишүүдийн хоолыг дийлэхгүй юм байна. Одоо гэр орных нь үнэлтгэж дийлэхгүй юм байна ард түмэн нэрээ. Тэгээ дээр нөгөө Атгалжийн хар 15 дахь мангас буюу оюутлогоо гээд өдөрт 10-аас 15 тэрбум төгрөг зээлэн төгдөг. Зээлийн хүүнд нь шүү зөвхөн заяа манайхаа. Би ганцхан хэлбэрийг одоо олон байгаад тайлбарлаа хэлчихье. Монгол улс 1 жилийн хугацаанд 1.3 тэрбум Америк долларыг зөвхөн оюу толгой энэ далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээний хүүнд өгж байгааг боддоо. Хүүнд 1.3 тэрбум Америк доллар. Тэр бом шүү. Сая доллар биш. Сая доллар 3.5 их 80. Та нар тэгээд үржүүдээ боц. Би бол үржиж чадахгүй. 1.5 3 тэрбум доллар. За тэгээ яасан байх нэг Монгол улсад буцаагаад төлөختөө 15 жилийн хугацаанд 1.2 тэрбум Америк доллар буюу хэрүүлтэй уруултаа татврын торгуул моргуултаа нийлээд ийм хэмжээний мөнгө татвар төлсөн байдгийг. Өөрснөө оюу толгой 500 их 80-ыг ашиг олсон байдгийг манайхаа. Энэ шударгуу манайхаа. Энэ зүгээр өш Монгол улсын баялаг оюутлогын ордыг харь зүгээр бэлгэлцсэн баяр цогт мэтийн хүс сүгнүүд хогийн шааруудыг хийсэн лөөвөр байхгүй энэ лөөвөр. Үнэхээр энэ лөөвөр. Та нар бодлоо. Өнөөдөр монголчууд сайхан амьдарч байгаа юм уу? Захын үнээс асууя. Захын үнээс би зүгээс асууя сая. Монголчууд өнөөдөр сайхан амьдарч байна асууя. Хятадууд нэрээ сайн байна уу? Ах нь ийш харуулсан багш өөдөж харуулдаг байгаа за. Өнөөдөр монголчууд аль шаргалтай амьдарч байна уу? Тэр чи өрнөөс өрний хородлоо. Өрнөөс өгнө мэдээ жоо чангалч. Өрнөөс өрний хородлоо амьдарч. За Монгол улс мэд өнөөдөр өш дэлхийн дундаж амьдартай оронд болж чадчих юм уу? Тийм. Тэрэндээ хурд. За тэгвэл ахын нэг юм хэлчих. За улсын их хурлын гишүүд заяа. 40 улсын их хурлын гишүүн нэг улсын их хурлын 380 сая төгрөгөөр байр худалдаж авч гисэн байна. Засгийн газар. Дэмжлэг энэ шударгуу. Үгүй энэ бид нар хүрэлцэхгүй байгаа юм дэрстэй хаа. Тань тийм мэдчихээ мэдөөш. Тэгээ 40 улсын их хурлын гишүүн мэдөө 1 улсын их хурлын гишүүнд 380 сая орох орон өгсөн байж тээ. Нахаа. Дэмжлэг. Бас нэг юм хэлчихье. За. Энэ ядарсан улсуудад хууль үүсгэж байгаа болохоос энэ нүүрснийхээ хулгайчдгаа ерөөсөд тэмцэж чадахгүй шүү дээ. Би чамраа харуулчих уу? Зүгээр үү? Тийг харуулаа. За. Асууж явах. За. Би нэг бас нэг ярих гэсэн сэтгэл байд яхаа. Аа. Монгол улсын төлөө заяа. Их хурл гарчлаа тийм үү? Аа. Хийсэн юм алгагүй шүү дээ. Өнөө. Нүүрснийхээ ордыг яач юу? Гадаад руу зарчлаад одоо нэг чихэр хурж байгаа биш. Чихрийн цаас шиг юм өгөөд нь шүү дээ. Сайн нэг 62 мянга төгрөг өгч шүү дээ. Дээдлэн. Тэгж байгаа мэдээ яг өнөө. Энэ урдаа бол ямар амар идчихлээ. Тэр хужаа шиг амьдрал та. Хужаа нар манайх хэрүүл хийх орнд бүгдийг алаа идсэн байна. Хятаа идсэн байна. Тэмцтийн дуусгацсан байна. За заахан жав нэг асууч. Баяр цогт эх орон ч юм уу биш үү? За яг хэлчих ахын дөө. Үгүй. Энэ баяр цогт бол зүгээр ахын чивтер адилхан юм байна. Баяр цогт бол Монголыг хулгайсан хулгайч. Совч. Хулгайч тий. Яг үнэн. Би яг үнэ хэлээ. Чи хэдэн хүүхдтэй мэдээ? Хүү охинтой. Чиний хүү охины төлөө ахын дуурж байгаа шүү заяа. Эдний ирээдүйн төлөө мэдээ заяа тий. Би танд амар баяртай юм л. Энэ лөвөрчдгийг л устгамаар. Дараагийн үе гарч ижиж сэргэлсэн хөхөөс одоо бол худлаа наад болчих. Үгүй хамгийн гол ахын жавд нэг юм асууч. Нэг улсын их хурлын гишүүн өнөөдөр 380 сая төгрөгөөр байртаа болох нь зөв юм уу? Үгүй шүү дээ. 40 улсын их хурлын гишүүн нэг улсын 40 сая төгрөгөөр 40 улсын 380-гээр 15 тэрбум төгрөгөөр өнөөдөр байртаа болцсон байна. Энийг би эсэргүүцэж байна. За зөв. Мэдөө. Ой, аха. Энэ годомд яаж амьдраад байгаа юм бэ? Энэ мах яагаад байгаа юм? Энэ хүнс яагаад байгаа юм? Энийг зөксөлж чадахгүй дээгүүр идсэн байхгүй юу? За баярлалаа мэдөө. Яг ингээд захын ингээд дүүгөөс асуухад яг үнэн бодит амьдралыг хэлж байгаа шүү дээ. Хүнс барааны өргөн хэрэглээний бараа тултал нэмсэн энийгээ зохицуулж чадахгүй байжээж тэгээд ахмадуудынхаа дэвтрийг нэмж чадахгүй байжээж тийм үү. Өнөөдөр ахмадуудаас амар юм харамлдаг улс чинь манай Монгол улс байхгүй юу? Ойлгож байна уу? Манай Монгол улс. Ойлгож байна уу? Манай Монгол улс. Үнэхээр нэрээ хог шаар шиг амьдарч байгаа. Хятадууд тэгээ одоо улсын хурлын гишүүн хэрвээ нэг улсын хурлын гишүүн 40 улсын хурлын гишүүнээс нэг нь өнөөдөр 380 сая төгрөгийн байр хэрэг дэмжлэг авсан байх юм бол энэ засгийн газар зүгээр хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ улсын хурлын тараах хэрэгтэй новшуудыг энэ хуулагчин пестануудыг нэрээ.
Бидний гуйлгчин амьдарч байхад энэ орчнууд ингэж нэг нэгэндээ 380 сэлгээр байр худалдаж авах хэмжээний энэ татвар төчийн мөнгө байхгүй. Энэ улсад ерөөсөн мөнгө гэж өөрсдийн мөнгө гэж байхгүй штэ. Бүх үеэрээ амьдарсан бүх Ислам насаараа энэ улсад хөдөлмөрлөд тэтгэрээ авч байгаа энэ улсуудад ямар ч тэтгэр нэмэх боломж болцоо байхгүй. Ийм юм байхгүйгээ шаагаад байна. Өөрсдөө 380 сая төгрөгөөр хуцаа 40 улсын хурлын гишүүнд хэвчээ та. Байр авч өгöd энэ зөв юм уу? Ой манайхаа энэ ясварч гэдэг нохон гүлэг одоо ганцаараа хэрүүлээгээд ингээд дараад ах юм. Энэ л Монгол хүн биш ээ. Энэ бүр хайгын хүртэл та нар хардаа ясварч гэдэг нэртэй нохон гүлэг байгааз энэ төрөөс хойш асарыг уурлаад байгаа над чи ерөөсөө. Уурлаад байгаа юундаа уурлаад байгаа биз таам чи ой. За хэл мэдээ хэл. Зүгээр мэдээ за хэл. Би өөр нэг хөдөөний хүн байхгүй. За хэл мэдээ за. Гэхдээ За зүгээр хэлчих. Яг өөр би харуултаа чамраа зөө хэл. би энэ талбай дээр ирж чаддаг юм аа. Би хөдөөний малчин хүн Аа зөв мэдээ зөв. Гэхдээ би сэтгэлээ хэлчихье. Аа. Энэ хэдэн ломөрчтэй болиочтой. Хэдэн ядарсан юмнууд бол цагдаа цэргийлэх цагдаа шүүх гэдэг байх. Дээгүүр эзэн тэднийг шорондоо хийдэг юм уу? Шорондоо болдго юм чадахгүй битгий нийгмийнхаа юм ядарсан юмнуудынхаа жоохон нийгмийн даатгалын мөнгөний аваад идээд байгаа штеп. Надад ч бас хүн штеп. Хоолтой хоно штеп. Ар хүүхэд нь байгаа штеп. Бас хүн амьдрах гал зүтгэж яваа хүмүүс штеп. Тэрийг бодоо штеп та нар мөн би хэлээ. За баярлалаа мэд. За баярлалаа мэд. Өнөөдөр энэ залуу хөдөөний залуу гэж байна. Хотод орж ирсэн байна. Үнэхээр амьдрал бол үнэхээр ийм байгаа заяа. Хэрвээ улсын хурлын дал руу та нар хөөе 40 улсын хурлын гишүүн 380 сая төгрөгөөр байр ирүү авсан байдгийн бол та нартай хариуцлага тооцож та нар бүх мөнгөө буцаагаад төлнө шүү новчдоо заяа. Наад мөнгөө энэ тэр эмдэг зовж шаналж байгаа, өвчин зовж шаналж байгаа иргэдээ та нар хэм тэрэ аваад өгөөч новчдоо хөөе. Яг үнэ. Донор болгоод өгчөөс новчдоо та нар тийм сэтгэл байна уу нохоо гөлгүүд минь хөөе. За манайхаа бүгдээрээ нэг ширэлч манайхаа. Шэрлчдэг бол тэр имлэг хідүүн хөвтөж чинь. Тэ мөн. Сихгээд. Ядраад очиргүй имлэг нь очиргүй оргүй ингээд байж дамд аваа гэд үний хэлж байна. Би энэ 5 дугаар сарын 20-нд Жанжин сколын талбай дээр жагснаа иргэдээ урайсан байгаа заяо. Манайхаа бүгдээрээ очоорой заяо. Энэ засгийн газар хариуцлага тооцсон заяо. Новчлуудаа заяо. 5 сарын 20-нд мэдөө. ирж чадахгүй байж магадгүй. Заагаа мэдээ зүгээр мэдээ. Заахан дэмжихгүй юу тий дэмжээрэй тий. Би өөрөө хөдөөний юм байхгүй юу? За зөв мэдээ. За баярлалаа мэдээ. За баярлалаа. За болгоомжтой ороо мэдээ. За. За зүгээр болгоомжтой ороо мэдээ. Тантай яаж яах вэ? Ахт нөө. Холбоо өрөө. Ахын Батарч ган дүмргээд хаяг байгаа Монголоор заяа. Фэйсбүүкээр жараад ирээ. Тий ган дүмргээд тий. За тэгээ за. За зүгээр мэдээ. Гэхдээ энийг ард түмэн ойлгох ёстой. За тий ойлгох зөв ахын ойлгуулахад хичээж байна. За болгоомжтой ороо мэдээ. Нэрээ ста ядарсан ах дүүнрээ яасыг доромжлдог юм бэ Хизстанууд нэрээ. Үнэн доромжлдог мөн нохоо гөлгүүд юм даа нэрээ. Үнгээр нэрээ. Хизстанууд нэрээ юу ч хэлэхүүдээ нэрээ. Ядарсан ахмадууд чинь тэтгэврээ сая 500 болгоод өгөөч гэгээд чинээндээ тултал явж байгаа штэ. Энэ засгийн газрын тэргүүн юмас руу чиг хэлж байгаа штэ. Нэмэгч ямар ч боломжгүйгээд хатуу үг хэлж байгаа. Та зөөлрүүлж хэлэх настай хүмүүсийг зөөлрүүлэх хэрэгтэй. За үе шаттайгаар нэмье. Одоо нэг 300 мянган нэмчий бид одоо урд хоримогоо хойд хоримогоо нөхцөж хамаагүй 300 мянган нэмчий ахмадуудаа тэгжээ бид нар 27 онд багтаагаад нэг 500 мянга болох чи. Ингээд бид нар ингээд явъя гэд уян надрахаа ард түмэнтэйгээ нээлттэй байх ёстой байхгүй юу? Энэ засгийн газрын тэргүүнүүд нь за ямар ч тийм нээлттэй юм алга зүгээр хөсөр хайсан юм шиг л ярьж байгаа. Энэ сангижийн баяр цогтгоод юм уу гошногыг заяа. Энэ хизээч Монгол улс нар үзүүлж болохгүй. Заяа. Энийг нар үзүүлж байгаа улсууд альсан намын хэдэн нохоон гүлгүүд үзүүлж байгаа. Тэгээс Монголын ард түмэн хизээч энэ новчид нар үзүүлэхгүй. Нохоон гүлэг байхгүй наач. Бидний хүүхдийн болж бидний өдөр ядуу амьдрах Монгол улсын хөгжлийг 20 жил хойшоо гацаасан улсуудын сангижийн баяр цогт, санжийн баяр, сайхан бэлэг энэ Дубай гэрээ гэдэг энэ 2015 онд хийгээд Монгол улсын сүрэлцсэн улсууд өнөөдөр аль жаргалтай баян баг. Энэ улсууд бол долларын тэр бомтон болсон. Ойлгомжтой заяа долларын тэр бомтон. Одоо Монгол улсууд бол альсан нам буюу сөрөг хүчин гэж байхгүй 2025 оны сая 5 дугаар сарын 6-наас альсан нам сөрөг хүчин гэж одоо байхгүй болсон. Одоо альсан намын улсын хүлэг итгэх ямар ч итгэл үнэмшил байхгүй.
Та нар мэдж байгаа үстэй. Огцор хамархан гэж жагсаалын эсрэг хандамрах нь цол ганцаараа талбай дээр би 10 хоног тэмцсэн үстэй. Би баялагын сангийн хуулийг хэрэгжүүлээч. Ухаан удаг ортоо авъя. Оюутлогоог одоо энэ аимшиг гэрээг цуцлаа. Одоо бүгдээрээ ингийа гэдгийн төлөө уриалаад би цор ганцаараа машиолоор тэмцсэн үстэй. Нэрээс ядарсан ч гэсэн миний Монголын ард түмний битгий доромжтойч та нар мó новчнууд минь хөөе. Нэг улсын хурлын гишүүн 380 сая төгрөгөөр 40 улсын хурлын гишүүн байр оронтой болсон гэж энэ шудраг юм уу? Учирлаа. Хэр ийм байдаг бол та өөрөө огцор өөрөө намын даргаа өгөөд яв та нар заяа. Булгаачууд минь хөөе. 40 улсын хурлын гишүүд 380 сая төгрөг 15 тэрбум төгрөгөөр энэ улсуудыг байр оронтой болгож байгаа мó. Дадруудыг гэрээсээ төрөө зас дадруудаа хөөе. Заяа, та нарын орох оронгүй байх, бидний нийтийн байранд амьдрах, бидний гэр оролт амьдрах бол яг адилхан байх ёстой. Та нар юугаараа илүү байх ёстой. Нэр ахын дүүсээ нэрэ жагсъя биста энэ 5 сарын 20-нд жагсъя бүгдээрээ. Бүгдээрээ гарыг жагсъя заяа, бүгдээрээ тэмцэе. Энэ шудраг бус байдлыг арилгах ёстой. Хэрвээ энэ 380 сая төгрөгөө нэг улсын хурлын гишүүн өнөөдөр тэтгэлэг аваад орох оронтой болсон байдгүй энэ бүгдийг ил болгоод ямар улсын хурлын гишүүн өнөөдөр орох орон гэж 380 сая төгрөгөө төрөөс дэмжлэг авсан бэ гэдгийг ил тод болох хэрэгтэй. Та нар юу гэж бодож байгаа манайхаа? Зөв буруу юу манайхаа? За зөвгөө дэмжиж байгаа бүгдээрээ нэг манайхаа гандмрынхаа лайвыг нэг шеэрлээд өгөөч манайхаа тгөө. Миний одоо шеэр хийж болохоо байжсан. Лайв боо шеэр хийж болохоо байжсан. Цаанаас 20-тэй. Тэдсаа ямар даварсан бидний үр хүүхдэд бидний акционерийн мөнгийг энэ хулгайчид шаагаад байгаа байхгүй юу? Чимгээр шаадвал одоо бүр атгаар нь шааж байгаа. Анх хэдэн сая гэж ярьдаг бол 100 сая одоо тэр их найдаар нь шаанаад ч удахгүй. На хулгайчууч. Ядарсан ч гэсэн миний Монголын ард түмний та нар битгий доромжлоорой новчнуудаа заяа. Үзэл бодлоо эргэж гараад ирэх над мэтийн залуучууд маш их байгаа шүү. Би бол өөрийгөө 52-т мөртлөө залуу гэж боддог. Тий, насуул тоо. Насуул тоо шүү заяа. Мэдүү. Эцлаанууд нэр арай дэндүү юм аа нэрээ. Юу вэ нэрээ бидста. 380 сая төгрөгөөр нэг хүнд байр авд дэмжлэг үзүүлдэг. Та нар яасан баян улгаачуудаа та нар өө. Та нар хэний мөнгөөр туулаад байгаа та нар ой. Энэ бол ард түмний баялагын ард түмний татвар төлчийн мөнгөөр идэж жаргаж байгаа нохон гүлгүүд заяа. Нохон гүлгнүүд жилэн та нар заяа өөр юу хээ. Ард түмнээ боддгоо. Өнөөдөр хавдар судлалын эмнэлгээр битүү энэ хавдар өвчнөд туссан үхэл хасаа тэмцэж байгаа маш олон иргэд чинь нүд анжээ новчнуудаа ой. Та нар тэгэхэд ингэж жаргаж байна. Үний юм гэж ирээсээ байхгүй болчихлоо ахын дүүсээ. 5 сарын 20-нд Жанжисхот талбайгаа дүрсгэе бүгдээрээ заяа. Би бол байнга одоо ирээл оруулж байнга пост оруулжээ. За сая яваа 120-30 өнөө нүд орж ирсэн одоо ингээд нүднүүд нь унжах шиг байна. Ойлгомжтой. Энэ бол тодорхой. Энэ цаанаас нөгөө тороол арим сая өөх гэдээсэн нэг хошин гөлөг үйслээ. Ясарч гисэн нэтэ нохон гөлөг орж ирээд олон юм хуцаад намаа загнаад хараагаад байгаа. Надтай хэрүүлээгээд яах вэ нохон гөлөг минь заяа. Ясарч гэдэг нохон гөлөг дэлчиж чи наад чиний хүүхдийн боломжийг бидний хүүхдийн боломжийг идэж угаадгаа хулгайчлараа хараад зүх заяа. Намайг хараад зүхүүд яах вэ навшоо. Би энэ усаа чимэг будаа хулгайлаг хулгайч минь заяа. Хитстанууд минь заяа. Араачлаа нэрэ 380 саяыг 40 улсын хурлын гишүүнд нэрэ дэмжлэг үзүүлээд ахта яах вэ те бидста. Тэгээ нэг улсын хурлын гишүүн Амгалан Баатар гэдэг хаангач юм бидста. Гов алтах юм уу ховдох юм нэг бидста гарч ирээд уцаатайгаа доромжлоод одоо миний үндсэн зайлан 5 сая л да. Нэг 20 саяыг яг ингээд урсгал задлахад өгдөг юм шиг байгаа. Хаанач хүрхгүй байгаа. Улсын хурлын гишүүдээс сайдан 100 сая болгох гэд доромжилж байгаа шүү дээ. Өндөр наснууд чинь ингээд 300 гаруй хоног тэмцэж штэ юм уу маангуудаа ой. Юу вэ та нар энэ бодж ирж байгаа юм байна уу маангуудаа ой.
Нэг улсыг хурдан гişэд 380 сая байр авч идэх яах вэ? Яасан? Баян цатгалан маань нохон гөлгүүдөө яасан? Тэста нийтийн байрын төрөөс 300 350 400 зөндөө нийтийн байр байгаа шүү дээ. Хармаа өрөө 5 600 зөндөө байна. Ард түмэнтэйгээ адилхан амьдралдаа та нар хөөе. Тэста. Түрээслээд амьдралдаа. Та нар 1 кг ахыг 36 мянга та нар бол төвгүй авч идэж байгаа. Өнөөдөр хоол хийгээд идээгүй, хоолны юмгүй байгаа зөндөө байгаа. Заа юу наача. Мэдөө. За манайхаа ингээд лайв өндөрлөе дөө. Нөгөө олон тороолууднаараа барьж идэх гээд хэ. Зарим гөлгөрүүд налан ядна л гээд байна. Тэсла яасан ч хүн алдаг улгаачууд нэрээ. Та нар мосоо хүн алхад хонь алж үзээгүй нохон гөлгүүд байгаа шүү дээ. Нэг мо тороол мо удлаа хаягны цаанаас хүндрүү занал хийдэг доромжилдог. За ийм байгаа шүү манайхаа. Тэгээд лайв өндөрлөе манайхаа баяртай. Цааш нэг шеэрлэл өгөрөө манайхаа. Гэнээр араачтай нэр биз та 380 сая төгрөгөөр 40 улсын хурдын гишүүн биз та. Өнөөдөр ингээд орох оронтой болж идэг. Орох оронгүй бол гэхдээ хүн ядуу байж болно заяа. Би хэлж штэ. Хүн орох оронгүй төрөөсийн байраар явцсан байж болно, гишүүн болсон байж болно. Яг тэр амьдралаар яваад амьдралаа босголтоо. Эхлээд улсын орныхоо бүтээн байгуулалтыг хийж гад дараа над амьдралаа засалтаа нохон гөлгүүд нь. За манайхан ингээд лайв өндөрлөе манайхан шеэрлээд өгөөрэй.